Галзуу series суугтан тавтай марил. За ойлгомжтой. Энэ удаад хэдүүлээ The Apartment Job гэх энэ галзуу цувралаа үргэлжлүүлцгээе. За part 4-ыг удаан хүлээлгсэн боловчлаарай. Энэ галзуу цувралын одоо энэ хүү дугаарын хамтрагчаар бэлмөнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Chips хамтран ажиллаж байна. Хаан Chips аваад задлаад хоч. Манайхан галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд уламжлал ёсороо лайкаар бөмбөгдөд өгөөрэй гэж. Ингээд part 4-ийн тайлбартаа хэдүүлээ орцгоё. За мань хигаан ий захиралтай ярилцаж байгаагаар цуврал маань үргэлжилнэ. Би өмнө нь соодрогын хийж байсан ажлыг танд хийж өгч болохгүй гэж юу? Би дажгүй чадварлаг хүн шүү. Тэр ажлыг лав соодрогоос илүү хийж чадна. Чиний чадварт эргэлзэхгүй байна. Соодрог бол миний мөнгөний сейф л гэсэн үг. Өнгөцгөн сонсоход амархан юм шиг боловч амаргүй ажил шүү. Энэ байрнуудаар дүүрэн миний мөнгийг сорж байгаа паразитууд байгаа. Байнга мөнгө гуйгаал. Тэгээд ч би чамд яаж идэх юм? Чи миний сейфийг хоослохоор ирсэн биз дээ. Би энэ сейф эзэнтэй гэж мэдээгүй юм л та. Одоо нэгэнд эзэнтэйг нь мэдсэн болохоор эзнийг нь халаад явж байвал баг сагийн молох болов гэж бодоод л. Тэгвэл оролдоод үзтээ. Энэ ажлыг хийж байгаа хүн нэг л үүрэгтэй. Миний мөнгийг аюулгүй хадгалах. Надад таалагдах хэмжээнд ажиллавал итгэл үзүүлж болно. Би хэр баргийн хүнтэй хамтраад байдаггүй. Ингээд хигаан тэндээс гарч Тисан барилгын компани офисын барилгын өмнө зогсоно. Би яаж тэр сейфний түлхүүрийг гартаа оруулахыг харж байгаарай. Орон хари байрандаа сэтгэлээр унсан байдалтай сууж байна. Учир нь тэр өдөр ихчтэйгээ тарахдаа гарах гарцгүй болж сандарсандаа үннээ хэлчихч. Би хуульч биш ээ. Чи хуульч биш юм бол тэгэд хин хэлэдэх. Али хэлэдэх гэж. Ингээд хигаан залуустайгаа ирэхэд хари уруу царайлсаар явна. Тэр ихчтэй хараахан хуульч болоогүй. Хуульчийн шалгалтай хүлээж байгаа гэж хэлсэн байлаа. Энэс гадна хигааны эхнэрийн дүрд тоглож байгаа гэдгээ хүртэл хэлсэн байж дүүгээ хуульч болгохын төлөө бүхнээ зориулсан байхад өөрийг нь ингэж хуурсанд гомдож байгаагаа их чинь хэлсэн ч хари хариуд нь тэсэлгүй би таныг намайг хуульч болоход тусал гэж гуйгаагүй шүү гэж хэлсэн байж. Тэгсэн их чинь гомдсондоо хуйлсан бол ихчигээ гомдоосондоо хари өөрийгөө уучлж чадахгүй байлаа. Энэ үеэр нэг л биш угааг нь анзаарсан хигаан ирээд тэд гадуур алхахад хари тэрэнд их чинь өөрийг нь өсгсөн яг л ээж шиг нь байдаг гэдгийг хэлнэ. Хигаанч хариуд нь аавынх нь оронд аав нь болж өсгсөн нэг эрхэм байгаа гэж харид ярьдаг. Тийм болохоор би фейлдүүл яг л эгч минь фейлдсэн юм шиг санагдаад надад бүр ч илүү дарамттай санагддаг. Фейлд гэсүгээр штэ. Фейлдэх үедээ бид өмнө нь харж чадахгүй байсан зүйлсээ олж харж чаддаг. Тэгвэл чи сүулт фейлдэхдээ юуг олж харсан юм? Хүмүүс. Намайг хамгаалж байгаа хүмүүсийг. Бас миний хамгаалах ёстой хүмүүсийг харсан. Тиймээс чи ч бас нүдэ нэгэд харах хэрэгтэй байх. Маргааш нь хигаан Ямманыг эргэхээр очисон ч эрүүл мэндийн шалтгаанаар хүнтэй уулзуулахгүй байгаа гэдгийг олж мэдлээ. Тиймээс шууд цагдаагийн сон даргалуу залгаад уулзахаар цаг тавлана. Тэгээд тэрнтэй уулзаж Ямманыг эрүүл мэндийн магадлангаар сулалбал мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлсэнд цаадах нь хууралсандаа дээлбэрх шахаж байна. Ингэж ажил хийдгүй юм. Эхлээд мөнгөө өгөх мэдөө. Тэгээд ч хөгсчүүл дандаа өвдөж байдаг үстэй. Хэрвээ тэрэнд ямар нэг юм тохиолдвол та мөнгөө хизээж олж авахгүй шүү. Чи намайг сүрдүүлэх гээд байгаа мөн овш минь. Дээрэмчин зангаа надад гаргах гээд байна аа. За альвэ паг хигаан. За яг би тэрнийг суллахгүй ч гадуур эмчлүүлэх зөвшөөрөл өгье. Тэгээд мөнгөө авчираад сулалж аваарай. Ингээд тэрнийг явсан хигаан ууралсандаа боож өгөх шахана. Харин энэ уулзалтыг нь өөр хэн нэгэн ажиглаж байлаа. Орон хигаан байрандаа ирж багийнхантайгаа цаашид яахаа зөвлөлднө. Тэгэд хамгийн түрүүнд ий захирлын итгэлийг олж авахар шийднэ. Энэний тулд хигаан эхлээд соодрогтой уулзахар шийдээд залуустаа соодрогыг олохыг тушаана. Тэгсэн соодрогын гэрийн гадаа нэхэмжлэхүүд нь овоорчихсан гэртээ ирээгүй удсан бололтой. Энэс гадна ойрын хэд хоног карта ерөөсөө хэрэглээгүй байлаа. Арга бороод тэрний фракцийн нөхдүүдтэй уулзсан ч цаадуулна тэрнтэй уулзаагүй бас уджээ. Тэгээд соодрог тэднээс урвсан гэж бодож байгаагаа хэлж паг хигаантай ойртож нэг фракц болох хүсэлтэйгээ илэрхийлдэг. Арга барсан хигаан сүгчинтэй уулзаад соодрог яаж ажилдаг байсныг асуухад цаадах нь соодрогыг яг л тэр хотхны хаан нь юм шиг аашилдаг байсныг хэлнэ. Тэрний хийсэн булааг тоочоод байвал бүтэн зохиол болно.
Нэг жишээ дурдахтал тэр новш сөөхийн хоримтлын мөнгөөр гэртээ ус захиалж хамгаалтын ажилтнуудаар гэрлүүгээ зөөлөгдөг байсан. Ус ямар хямдхан билээ дээ. Тэгэхэд усаа хүртэл нийтийн мөнгөөр авдаг байсан шүү дээ. Бас хамгаалтын ажилтнууд ямар тэрний ховийн бие хамгаалагч дөө. Өөрний хөгжилтэй мэлхүү. Тэр цэвэрлэгээний ажилтнуудаар заяа дээвэр дээр хүлэмжинд ногоо тариулаад ургасан ногоог нь гэрлүүгээ зөөлгөд өөрөө хэрэгэлдэг байсан шүү дээ. Хамгийн гол нь тэр оршин суугчдаас ирсэн бүх саналыг үгүйсгэж татгалздаг байсан. Яаж игээд л барилгын компанитай шүүгтэл цүүлэлгүй өнгөрдөг байсан. Тэр хэл ам гаргасан сөөхийн зөвлөлийн гишүүдийг нэг нэгээр нь зайлуулад оронд нь дандаа өөрийнхөө хүмүүсийг суулгачдаг байсан. Тийм болохоор тэр навшиг бодохоор даралт ихсээд байх юм аа. Ингээд Хиган захирлын итгэлийг олохын тулд соо дарга шиг байх ёстойгоо ойлгоно. Тэгээд ямар нэг том зүйл хийх ёстой гэж бодно. Тэр үеэр ихчээсээ бантад найзындаа хонсон хаарын ойр зур юм аваад ирж байлаа. Тэгээд Хиганта лифтэнд таарад хамт явж байтал лифт гацчлаа. Лифтэнд гацсан хойно хари солонгосчууд бид ая тухтай байхын тулд юу ч хийхээс буцахгүй. Хичнээн их мөнгө төлөхөөс ч буцахгүй гэж ярьж байхыг сонсоод нэгийг сэтлээ. Тэгээд шууд хурал зарлаж төлөөлөгчдөөс санал хүсэлтүүдийг нь авна. Хиган амьдрах орчноо сайжруулах талаар бүх санал хүсэлтүүдийг хүлээж аваад бүгдийг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэнд зөвлөлийн гишүүд баярлж байна. Гэхдээ энэ бүхнийг хийхин тулд бидэнд нэлээдгүй мөнгө хэрэгтэй. Тиймээс ирээдүйн эрсдлээс сэргийлж амьдрах орчноо сайжруулахын тулд урт хугацааны нөөцийн санг 100%-аар нэмэгдүүлэх саналтай байна. Энийг сонссон зөвлөлийн гишүүд бүгд цочирдно. Тэр бүхэл зурагтаар хурлыг үзэж байсан гэрийнхэн нь хүртэл цочирдно. Бид өнөөдөр яригдсан асуудлуудыг одоо байгаа нөөцөөрөө шийдэж болохгүй гэж юу? Манай хорол 10 жилийн настай. Хэрвээ бид иймэрхүү асуудал гарах бүрд нөөцөөсөө ашиглаад байх юм бол нэг л мэдхэд данс уулна. Тиймээс ирээдүйд учирч болзошгүй засваруудад бэлэн байх үүднээс сангийн нөөцийг нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай болоод байна. Манай хотхон байгуулагдсан цагаас хойш сөөхийн мөнгөө нэгч нэмээгүй. Инфляц болоод бусад хүчин зүйлсийг бодож үзвэл сөөхийн төлбөрийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Энийг сонссон зөвлөлийн зарим гишүүд нөөцийн санг 100%-аар нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байсан бол Содоргийн фракцийнхэн нөхцөл байдлыг мэдэрч шууд Хиганы талд ороод дэмжицгэнэ. Та бүхнийг эргэлзэж байгааг ойлгож байна. Тиймээс энэ амралтын өдрүүдээр сөөхийн мөнгийг нэмэх талаар бүр оршин суугчдын санал асуулга явуулъя. Хурлын дараа Содоргийн фракцийн нөхдүүд өнгөн дээрээ Хиганы талд орж байсан ч оршин суугчид ийм саналыг дэмжихгүй гэдэгт итгэлтэй байлаа. Тэр бүхэл Хиганы багийнхан ч оршин суугчид энэ саналыг нь дэмжинэ гэдэгт бас итгэхгүй байна. Харж байгаарай. Эцэстээ оршин суугчдын талаас илүү нь дэмжих л болно. За тэгээд байрнуудын лифт гацх нь нэмэгдсээр байлаа. Энээс болоод байрны лифтнүүд бүгд засварт орсон учраас оршин суугчид шатаар дээш доошоо явж ажил сургуулаасаа хоцорч эхэлнэ. Тэгээд энээс болоод оршин суугчид олноороо менежментийн оффист ирж гомдолцохоосонд Хиган тэднийг тайвшруулж асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг жүжнэ гэж. Уучлаарай, би өөрөө ч бас оршин суугч. Би өөрөө ч бас шатаар алхаж байна. Ямар ч тач бидэнд хугацаа өгөх юм бол бид энэ асуудлыг шийдэх болно. Чой менежер, шуурга хурлыг яаралтай зарлая. За ингээд оршин суугчдын хурал эхэллээ. За уучлаарай, шууд л хэлье. Гадаадд байгаа лифтний үйлдвэрийн ажилтнууд ажил хайснаас болоод шаардлагатай сэлбэгүүд ирэхэд бүтэн жилийн хугацаа хэрэгтэй гэж байна. За тэгсэн оршин суугчид уралсандаа боож өгөх шахтын багцтай. Энийг нь л хүлээж байсан Хиган өөрийн саналаа танилцуулна. Тэгэхээр байдал ийм болсон учраас бид ирээдүйн эрсдлээс сэргийлж бүх лифтнүүдийг солих нь зүйтэй гэж бодож байна. Харамсалтай нь манай одоогийн нөөц үүнд хүрэхгүй байна. Бидэнд одоо 17 тэрбум гарan вон байна. Бид нэр байр бүрийн лифтийг солиё гэвэл 20 тэрбум хэрэгтэй болоод байна л да. Тэгсэн оршин суугчид цочирдцохолсон бол суугчийн барилгын компаниг шүүхэд өгөхөөр оршин суугчдыг урайлна. Уучлаарай. Байрнуудад засвар хийх улирал аль хэдийн дууссан. Бид нар өмнө нь лифтний асуудлаар шүүхдэхгүй байж байгаад засвар хийх улирал нь дууссаны дараа тэднийг шүүхэд өгөхөөр үүнийг шүүх юу гэж үзэх вэ? Цаашлбал тэд маш том компани. Бидний эсрэг Солонгосын шилдэг хуулийн фирмүүдийг хөлсөлөх юм бол бид яаж ялах болж чинь? Ялагдвал бид тэр бүх шүүхийн үр төлбөрийг өөрсдөө төлөх ёстой болно шүү дээ. Ийм эрсдэл хүлээхийг зөвшөөрнө гэж юу? Гэхдээ тэгвэл та ямар шийдэл санал болгож байгаа? Тиймээс бид нөөцийн сангаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. За тэгсэн оршин суугчид хуурлаад дөнгөнөлтсөнд энийг мэдчихсэн Хиган ятгахж эхэлнэ. Ирхэм оршин суугчдаа та нар лифтээр ая тухтай аялахын тулд сард ганц удаа дахиад идэх мөнгө төлөхгүй гэж үдээ.
Хизээ мэдгүй эвдэрч магадгүй байгаа лифтийг харж айж түгшиж явахын оронд нөөцийн сангаа нэмэгдүүлээд лифтээ шинжилцгээе л дээ. Та нарын сонголт ирээдүйг чинь өөрчлөн шүү. Ингээд оршин суугчид аргагүй болж санал асуулгад дэмжсэн санал өгөхөөр шийднэ. Учир нь лифт байхгүй болсон учраас дээд давхрын айлууд хүргэлтийн бараагаа өөрсдөө дээш нь зөөх болсон байлаа. Хөгш настай хүмүүс шатаар байнга дээш доошоо явхад хүнд байснаас гадна түрээсийн айлууд их байсан учраас тэд сөөхийн мөнгийг 2 дахин нэмэхэд ерөөсөө санаа зовхгүй байлаа. Удалгүй санал асуулга дуусч оршин суугчдын 52.7% сөөхийн мөнгө нэмэхийг дэмжснээр мань Хиган яалалт байгуулна. Багийнхан ч хагартлаа баярлсан бол тэднийг яагаад баярлаад байгааг Хари сайн ойлгохгүй л байна. Харин энэ мэдээг сонссон хий захирал нилээн сэтгэл хангалуун байлаа. Би чинь харин явж байгаа да. Соодаргыг хамаагүй дээр хүнээр орлуулсан юм биш үү? Тэгэд Хигантай уулзснаа санана. Хиган тэрнтэй уулзаж лифтний компани ажилтнуудыг дуудуулад лифтнүүдийг гацааж эхэлсэн байж захирал ихэндээ ийм том эрсдэл хийхээс болгоомжилж байж. Таныг арай чи юм холчхор гэж бодсонгүй. Та тэгэд хэн дээр нь бооцоо тавихаа шийдэлтэй. Зөвхөн цөвхрөнгөө барсан хүмүүс л элдэв юмн дээр бооцоо тавьдаг. Тэгвэл би ялан гэдэгтээ итгэлтэй байх үедээ л ажлаа эхлүүлдэг дээ. Ингээд захирал Хиганы хэлснээр хийсэн нь ийм үр дүнд хүржээ. Өөрийнх нь нөөцийн сан 2 дахин нэмэгдэхээр болсонд тэр баяртай байлаа. Энэ үеэр захирлын туслах Хиганыг цагдаагийн мөрдөн байцаах хилцсийн дарга сонтой нууцаар уулзсан гэдгийг мэдэгдэнэ. Сондорог Хиганы Ганнамд байдаг мөрөөдө тоглоомын газрыг дэлбэлсэн байна лээ. Бас хуучны Осис бүлгэллийн постпак Яман гихчийг барьцаалж Хиганаар ямар нэг юм хийлгээд авах шиг байна. Тэгэл энэ Хиган мөнгөний хойноос улаарад байгаа юм байна штэ. Боосыгоо суллуулах гээд байгаа юм байна. Нэг юм байна. Мөрдөн байцаах хилцсийн сондарга өөрөө цагдаагийн ерөнхий газрын даргатай шууд холбоотой хүн байна лээ. Манай клубд орох гэж өхөн хатан гуугаад байдаг тэр комиссар уу. Тэгвэл юмс их л сонирхолтой болж байгаа юм байна да. Эхлээд нөөцийн сангаа нэмэгдүүлцгээе. Тэгээд дараа нэг асуудлыг шийдэх хэрэгтэй болох юм байна. Оройн менежментийн офисын чой менежер Санхүү Хажон 2 санаан зовсон байдалтай сууж байна. Тэд нөөцийн сан хоосорсныг Хиган мэдсэн байж магадгүй гэж болгоомжилж байлаа. Тэгсэн тэдэн дээр захирал өөрөө ороод ирнэ. Тэгээд тэдэнд урт хугацааны засварын нөөцийн санг хоосолсон хүн нь өөрөө гэдгийг хэлсэнд чой менежер үүнийг мэдчихсэн бол энийг мэдээгүй байсан Хажон шоконд ордог. Хажон та маш цэвэрхэн ажилласан шүү. Таныг ажлаасаа гарах гэж угаа гэж сонсоод. Цалин бага байна уу? Хэрвээ тийм бол манай Тэсэн группийн санхүүгийн хэлтэст ажилд оролдоо. Эндэхээс хамаагүй цалин сайтай. Өөрийгөө том компанид ажиллаж байгаа гэж бахархалтайгаар ярьж болно. Би таны одоогийн цалинг 2 нуглаа. Ингээд арга байдалд орсон Хажон зөвшөөрнө. Харин нөгөө талд Хари гөрвөл 2 хамтраад Гёмбук хүүгийн даалгаврыг хийлгэж байлаа. Энэ үеэр гөрвөл тэрнийг гэртээ харихгүй яагаад удаад байгааг асуусанд Хари сайн дураараа илүү цагаар ажиллаж байгаа гэж хэлнэ. Игчтэйгээ муудсан мань Хари хэд хоног найзындаа хоноод одоо очих газаргүй болсон нь энэ байлаа. Тэгсэн игч нь мессежээр уулзах хүсэлтэйгээ илэрхийллээ. Тэгээд игч нь илүү өндөр цалинтай ажилд орж байгаа учраас одоо хийж байгаа зүйлээ болиод хичээлдээ анхаарч шалгалтаа сайн өгөхийг ятгахна. Игчээ, та миний амьдралд санаа зовхоо болоо. Би энэ ажлаа болохгүй. Тэгээд ч үннийг хэлэхэд би тэр шалгалтыг хүлээж байгаа биш. Харин шалгалтаа өгөөд аль хэдийн унчихсан. Нэг ухаантай хүн надад фейлдсний дараа зарим зүйлс илүү тод харагддаг гэж хэлсэн. Харин би шалгалтандаа унаад таныг л харсан. Та надаас болоод амьдралаа хойш тавьсныг би харсан. Намайг өсгөх гэж залуу насаа өрн таран хийсэн. Намайг уучлаарай. Би бүхнийг шинээр эхэлнэ. Би өөрийнхөө мөрөөдөлд өөрөө хүрнэ. Тэгээд тэрнийг уйлаад явж үтэл Хиган угтаад хүрээд ирлээ. Гэвч Хари тэрэнд болсон явдлаа үннээр нь хэлсэнгүй. Тэгээд зөрөөд явах гэснээ буцаж очиод өнөөдөр намайг энд хонохыг зөвшөөрөж гэж гуйна. Тэгсэн өглөө нь Хиганы дүү Хариг Хиганы өрөөнөөс гарч ирж байгааг хараад тэднийг хамт хонсон гэж бодсонд мань 2 сандарцгаана. Юунд гайхсан би? Хүмүүс дайны үеэр ч хүүхэдтэй болдох юм шүү. Хаха. Та бидэнд санаа зовлгүй үннээ хэлж болно штэ. Бид нэгэнт мэдсэн болохоор цаашид 7 хоногт 2 удаа гадуур хонжих болно. Бидний хуурамч гэр бүл жинхэнэ гэр бүл болох нь гайхалтай хэрэг. Тэгсэн Хари Хиган 2 боож өгөхгүй шахна. Гэтэл нөгөө хэд нь шууд өрөөндөө ороод ойр зүрийн юм аваад гараад явсанд тэд хэлэх үггүй боллоо. Тэр өдөр захирал цэцэрлэг түрээлэндээ ирээд бусад боссуудын хамт модоо услаад арчилж байна.
Удаан хүлээсний эцэст бидний төлөвлөсөн омон хорооллын төсөлийг хэлж байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд миний амлсан ёсоор халаас руу чинь мөнгө урсж эхэлнэ. Ирээдүйд тэтгэврт гарсан хойно чинь мөнгө л та нарт хэрэг болохоор өнөөдрөөс эхлээд надад сайн хандаж угаарай гэж хичээнгүйлэн хүсье. Та нар хуруугааж хөдөлгөлгүйгээр тийм их мөнгөтэй болсон гэж бодохоор сонирн байна шүү. Ингээд ярилцаж байтал нь захирлын туслах ирж цагдаагийн газрын дарга комиссар Кваг ирээд хүлээж угааг хэлдэг. Тэгэд нөхөр уулзсан даруйда маш үнэтэй улаан хүн орхиодоо өгсөнд захирал шууд туслагтаа өгчихнө. Тэгэд 10 тэрбумаа асуусанд цаадах нь миний хүмүүс бэлдэж байгаа гэж авч байна. Тэгвэл та хүмүүсээс мөнгө татаж байгаа байх нэ. Би олон жил ажиллах хугацаанд овоо холбоо сүлбэтэй болсон л доо. Тэгэд тэр холбоо сүлбэнээс чинь хинэн танд 10 тэрбумыг өгч байгаа юм. Нэг мөрөйтэй тоглоомын газар ажиллаулдаг байсан залуу байгаа. Пак Хиган гэд залуу вэ. Тэр надад туслах юм. Та тэр залууга надтай танилцуулж өгч болох уу? Бололгүй яах вэ? Тэр өдөр захирал Хиганыг гэртээ дуудаад уулзнаа. Тэгээд тэрний амжилтад талархаж байгаагаа илэрхийлээд тэрвэрэд авсан Хиган гайхна. Би өөрийгөө соодрогоос илүү гэдгийг нотолж чадсан болов. Тэгэлгүй яах вэ? Би чадваргүй хүмүүсийг үзэн яддаг. Чи соодрогыг оруулж чадах төгс хүмүүс байна. Чамд найдлаа шүү. Хамтдаа шилдэг баг болно гэж итгэж байна. За ингээд нөхдүүд гар барилаа. Тэгэд дараа нь тэрэнд нэг чухал ажил даалгах хүсэлтэйгээ хэлж, ким туслахаас мөнгө аваад гунаам дүүрэгт байх өөрийнх нь мэдлийн өөр нэг хороололд аваачиж өгөхийг хүсдэг. Тэр хороололд аудит орох гэж байгаа учраас мөнгөө төр бариулаад аудит орсны дараа мөнгөө эргүүлж татна гэж тайлбарласанд Хиганч зөвшөөрнө. Хиган тэрөөрөө захирлынхаас гараад явж байтал туслахын залгаад содоргийн гар утас хамгийн сүүлд захирлын эдлэн болох Тэгүвэн тасаалттай байж байгаад унтарсныг олж мэдсэн болохоо хэлнэ. Гэвч содорог тэндээс гарч явсан камерын бичлэг байхгүй байж. Бас содоргийн гэр бүл бүхэлдээ ор сурггүй алга болсон байлаа. Тэгээд захирлын мөнгийг хариуцна гэдэг аюултай болохыг анхааруулдаг. Энийг сонссон Хиган содоргийг ирэх ажлаа зогсоохыг тушаагаад өөрөө Тэгүвэн эдлэн лөө хөдөрлөө. Тэнд нь хүмүүсийн нэртэй пайз бүхий жижигхэн моднууд ургаж исэн бол хамгийн сүүлд Со Ганвон гэсэн пайзтай модыг суулгасан байдаг. Энэ үеэр Ким туслах тэрэн дээр том цүнхтэй мөнгө төрсөөр хүрээд ирлээ. За сори байж гараа борон та нартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. Нэмжлэхэд энэ галзуу урамшуулал 8 сарын 31-нийг дуустал үргэлжилэх юм байна шүү гэж. Хиган тэрнээс тэр нэрнүүд ямар учиртайг асуухад Тэгүвэн хүрээлэнг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дурсгалд зориулсан моднууд гэж тайлбарладаг. Тэгээд цүнхэнд 10 тэрбум вон байгаа гэсэн Хиган цочноо. Тэгэд Хиган мөнгийг аваад явж байхдаа цаашид яахаа бодлоо. Энэ үеэр мань хүнийг мөнгө авч яваг мэдсэн юм шиг сон дарга залгаад ямар нэг эдгэшгүй өвчтэй болсныг шууд хэлсэнд Хиган зогслоо. Нойр булчирхан хорт хавдар гэсэн. 3 сарын настай юм байх. Хэрвээ чи тэрнийг шоронд өхүүлэхийг хүсэхгүй л байгаа бол хурдлах хэрэгтэй болох нь 10 тэрбум. Нөгөө талд захирал өөртөө яриад сууж байна. Комиссар надад 10 тэрбумыг өгүүлэхийн тулд Пак Хиганыг шахаад Пак Хиган нь 10 тэрбумыг олохын тулд миний хорооллын нөөцийн санг хоослох гэж үсэн хэрэггүй. Ким туслахаа. Энэ тохиолдолд бид чадварлаг Пак Хиган гэж залууг сул гарынхаа дор оруулаад авч байгаа юм биш үү? Та тэрэнд итгэж байгаа мó? Би сүүлийн нэг тестээр тэрнийг шалгана. Тэгээд итгэл даах эсхийг нь мэднэ. Энэ үеэр сэтгэл нүүмэрсэн Хиган сон даргалуу залгаад мөнгийг ч наваач чинь гээд машина огцсон эргүүлээд сон доргийн байгаа газар руу давхина. Тэгээд шууд цагдаагийн газрын гадаа ирээд мөнгө аваад гарах гэсэн ч цаанаас нь Гёмбук хүүгийн гэр бүлээ зурсан зураг харагдлаа. Тэгээд тэр мөчөд захирлын мөнгийг хулгайлбал гэр бүл нь аюулд орохыг ухаарна. Тиймээс сэтгэлээ барьж мөнгөө буцааж машиндаа хийгээд сон дорогтой гар хоосон уулзна.
Чи надаар тоглоод байна уу? Чамайг мөнгө авчирлаа гэхээр чинь Яммаа нэг энэ орой болсонхоо нэмлэг рүү шилжүүлж яхад чи өдөөд байна уу? За яхав. Пак Хиган. Чи намайг харж байгаарай. Яммааны аминд хүрсэн хүн нь чи шүү. Чамд цаг баг байгаа шүү. Нөхцөл байдал өөрчлөгдсөн шүү навч минь. Харин чамд цаг баг байна. Чи 10 тэрбум авмаар байгаа бол тэрний хурдан сулал. Хэрвээ сулахгүй бол чи 10 тэрбумыг хизээж олж харахгүй шүү. Тэгэд Хиган Яммааны хэвдэж байгаа эмнэлэгт очно. Би энэ тааруу байгаа нь илэрхий байлаа. Жаахан л тисч. Гойж байна. Жаахан л тисээр. Ингээд Хиган тэндээс явлаа. Нөгөө талд Гунам хорооллын менежер Ким туслах руу залгаад мөнгөө хүлээж авснаа хэлнэ. Хиган мөнгөө аваад зугтаалгүй даалгавраа биелүүлсэнд ий захирал сэтгэл хангалуун байлаа. Та тэрэнд итгэхтэй итгэлтэй байна уу? Тэнийг ноход хоолол боддог. Тэд хоолноос болж эзнээсээ урвж чаддаг бол ухаалаг ноход уучлыг ойлгосон цагтаа эзэндээ илүү үнэнч байдаг юм. Хиган Оман хорооллын газарт эрдний эдлэл болсон. Сая сөөхийн мөнгийг 2 дахин өсгөчлөө. Тэр асуудлыг том зургаар нь харж чаддаг болох нь илэрхий байна. Задагсан удалгүй Хиган гэрт нь хүрээд ирсэнд захирал гайхна. Хоёулаа нэг чухал асуудлаа тохиролцоогүй болохоо санаад хүрээд ирлээ. Тэр чинь юу вэ? Та намайг содоргоос илүү чадварлаг болохыг харсан. Тийм болохоор надад чадварын минь дагуу хөлс төлнө гэдэгт итгэлтэй байна. Нэрээ цайлан хөлсийг чинь тохироогүй юм байна. Тэгэлгүй яах вэ? Чамд хэд хэрэгтэй юм? 10 тэрбум. 10 тэрбумыг өгнө. Нөөцийн санд сар бүр дор хаяж 600 сая нэмэгдээд явна. Ийм гавья байгуулсан би 10 тэрбумын үн хүрэхгүй гэж үү? Окей, тохирлоо. 10 тэрбум. Орон Хиган байранда ирэхэд залуусан тэрэнд сюрприз барьж өгтлээ. Тэгсэн энэ өдөр мань хүний төрсөн өдөр байсныг тэр өөрөө ч мартчихжээ. За тэгсэн Хиганы сэтгэл хөдлөөд арай хийн нулимсаа байрлаа. Маргааш нэг оршин суугч гадны нөхдүүд хотхонд нь амьдардаг хүний картаар хотхны оршин суугчдад зариулсан сауныг үнэгүй ашиглаж байгааг олж мэдээд хил ам хийж эхэлнэ. Иннээс болоод хотхны дотоод үйлчилгээнд нүүр таних төхөөрөмж ашиглах талаар санаа гарч эхэллээ. Орон ий захирал ачаа менежер Хажон хоёрыг гэртээ орон хоолнд өрнө. Тэдний гэрээ сууж байтал удалгүй Хиган ирсэнд тэрнийг ий захиралтай хамтран ажиллаж эхэлснийг нөгөө хоёр нь ойлгоцгооно. Ингэж уулзахыг би эртнээс хүссэн юм. Бүгдээрээ нэг гэр бүл. Тиймээс халаасаа нэгтгэх нь зүйтэй гэж бодож байна. За доголсон юм аа. Энэ бол миний сайхан сэтгэлийн бэлэг. Ингээд тэдэнд боодолтой мөнгө өгнө. Тэгээд тэд хундаг өргөд гарч явлаа. Лифтэнд явахдаа Хиган тэдэнд саяхнаас ий захиралтай хамтарч эхэлснээ хэлсэнд нөгөө хоёр нь ч энд ажиллаж эхэлсэн цагаас ий захиралтай хамтарч ажилласнаа хэлдэг. Лифтнээс буусныхаа дараа Хажон тэсэлгүй Хиганыг хуурамч гэр бүлээ яаралтай бойл гэж сануулдаг. Тэндээс гараад явж байхдаа чой захирал элдв асуудал үүсгэлгүй амар жимэр амьдрахыг хүсдэг гэдгээ Хажонд ярина. Тэрнээс салж авсан хойно Хажон шууд гэртээ очиод харыг одоо хийж байгаа ажлаа зогсоохыг шаарддаг. Чи Хиганыг ямар хүн бодохыг юус мэдэхгүй байна. Хиган яасан гэж зүгээр л хүн штий. Яагаад байгаа юм бэ? Согтуугам хайшин. Ингээд Хажон хэлэх үггүй болгоод гараад явна. Тэгээд гэртээ нуусан хар дэвтрээ гаргаж харлаа. Тэр ий захирлын бүх хууль бус гүйлгээг тэр дэвтэртээ нууцаар хуулж бичсэн байж. Өөрийгөө гар харахгүй шаварч шигдснээ ойлгож байсан ч дүүгээ адилхан байдалд оруулахыг хүсэхгүй байлаа. Харин нөгөө талд Хиган багийнхантайгаа уулзаж менежментийн офисын нэгтлэн Хажон өөрсдийг нь хуурамч гэр бүл болохыг мэдсэнийг хэлээд цаашид болгоомжтой байхыг анхааруулна. Маргааш нь чой менежер Хиган дээр очиод нүүр таних төхөөрөмж суулгах санал гаргасанд Хиган согчийн хоёр ээрээс эсэргүүцэж оронд нь гадны хүмүүст карта хэрэглүүлсэн хэрэглэгчдийг өөрсдөө камер шүүж тоогтоож эхэлдэг. Энэ үеэр содоргийн фракцийнхан Хиган өөрсдийг нь тоохгүй байгааг дургуйцаад ярьж байлаа. Тэгээд тэрнийг буулгах арга зам хайцгаана. За тэгээд менежментийн офис руу очиод тентхийн ажилтнууд хотхны карта гадны хүнд хэрэглүүлсэн оршин суугчдыг олохоор ажиллаж байгааг сонсож Хиганыг унгах нэг арга сэтлээ. Тэгээд оршин суугчдын групп дээр түрээсийн айлууд хотхны эд зүйлсийг хайрлахгүй гадны хүмүүсийг оруулж байгаа учраас айл түрээсийнх болохыг яаралтай илчил гэсэн шаардлагуудыг араараас нь бичиж эхэлдэг. Үүнээс гадна байрны оршин суугчид түрээсийн айлуудын хаалган дээр түрээсээр амьдарч байж карта бусдад хэрэглүүлэхгүй байж чадахгүй байна уу гэсэн агуулгатай цааснууд нааж дарамтлж эхэллээ. Энэ үеэр байрныхаа гадаа явж байсан сугчийн байрны ханан дээр хүүхдүүдтэйгээ хамт зураг зурж байсан ээж нартай таарад тэднийг толгой дөрөвгүй загнана. Тэд усанд урсдаг бодог учраас бороо орохоор харилцнаа гэж учралсан ч сугчийн байрны үнэнд сөргөөр нөлөөлөх зүйл хийж байна
Гэд тэднийг тас загнасанд нөгөө хэд нь шарлахад тэрнийг үнэхээр тэр байранд байр эзэмшдэг эсхийг шалгахаар шийддэг. Тэгэд нэг нь шалгаж үзээд сандарч олж мэдсэн зүйлээ шууд зөвлөлэн гишүүн найздаа хэлнэ. Дараагийн зөвлөлийн хурал эхлэхэд сугчийн босоод өнгөрсөн сард нийтийн савныг гадны хүмүүст хэрэглүүлсэн нийт 104 тохиолдол гарснаас 4 нь түрээслэгч айл, бусд нь байр эзэмшигч айлтай холбоотой болохыг баталж хэлсэнд бүгд гайхацгаана. Гэтэл сугчийн талаар олж мэдсэн нөгөө гишүүн санал гаргаж сугчийг сууц өмчлөгч биш учраас сөөхийн хуралд байх эрхгүй гэдгийг сануулдаг. Тэгсэн сугчийн байрыг эзэмшдэггүй, түрээсэлдэггүй, харин засгийн газрын хөтөлбөрийн дагуу тэр байранд амьдардаг болж таарлаа. Энийг сонссон бүгд гайхсан бол сугчийн хэлэх үггүй болно. Тэгээд бүгд тэрнийг яаралтай гарахыг шаардаад хөөцгөнө. Яагаад надад энд байх эрх байхгүй гэж? Засгийн газраас надад энэ байранд 30 жил амьдрах эрхийг өгсөн юм шүү. Би бүх төлбөр тооцоогоо цаг тухай бүрдэн төлдөг. Би энд үнэгүй амьдраагүй шүү. Би энд байр эзэмшдэггүй ч гэсэн та нарын хинээс ч илүү энэ байранд эзний ёсоор хандаж, сайн дураараа хогийг нь цэвэрлж, хүмүүст шаардлага тавьдаг. Та нар хэлдэ. Та нарын дунд энэ хороололд надаас илүү санаа тавьдаг хүн байна уу? Би та нараас арай ядуу байлаа гэд амаа хамихаа дуугүй байх ёстой юм уу? Гэвч сөөхийн зөвлөлийн дүрмээ зөрчих харахгүй учраас сугчийн тэндээс гараад явна. Оройн гэртээ ирсэн хойноо сугчийн анх тэнд нүүж ирж байснаа санана. Нүүж ирсэн цагаас хойш 30 жил амьдрах газраа сайхан байлгахын тулд чадлаараа л хичээж ирсэн нь тэр байж. Тиймээс энийгээ санаад өөрийн эрхгүй ойлнаа хөрхий. Хурлын дараа Хиган нөгөө зөвлөлийн гишүүнтэй ховчилж уулзаад гэмгүй хүнийг олонний өмнө ичгэвтер байдалд оруулах зүйл хийснийхэн төлөө зэмлж очиод уучлал гуйхыг сануулдаг. Маргааш нь сэтгэлээр унсан сугчийг хүүн хараад тэрнийг тайвшруулахыг оролдож амьдарч байгаа үнэтэй байрнаасаа болоод биш харин аз жаргалтай байгаа ээжээсээ болоод аз жаргалтай амьдардаг гэдгээ хэлнэ. Оройн барилгын сайд захирлыг дуудаад Омон хороололд баригдах барилгуудад засгийн газрын эзэмших эрх бүхий түрээслэх байрнуудын тоог эрс нэмэгдүүлэхээр болсныг хэлсэнд захирал ууралсандаа боож өгөх шахсанд цаадах нь тав гүйцэж байна. Тэгээд тэрний гараад явж үтэл чой менежер холбогдоод жинхэнэ үн цэн хотгонд байрны эзэд болоод түрээслэгчдийн хооронд хил ам гараад байгаа талаар мэдэгдсэнд захирал бөөрж ууралдаг. Тэгээд шууд Хиганыг дуудуулад байрны эзэд болоод түрээслэгчдийн хоорондын зөрчлийг улам дэвргэх даалгавар өгнө. Засгийн газар нийгмийн өөр давхархын хүмүүсийг холж хамт амьдруулахыг хүсээд байх шиг байна. Гэтэл үнэндээ тийм зүйл байх боломжтой гэж юу? Шударгал бай л та. Хаалган дээр нь түрээсийн гисэн тэмдэг тавьчих л да. Эсвэл өөр ямар нэгэн аргаар түрээсийнхнийг бүгдийг нь хэлчихэл. Мэ чамд амлсан 10 тэрбумаа цуглуулад эхэлсэн шүү. Их мөнгө болохоор жаахан хугацаа ороод байна. Чи энийг хийчихвэл яг би илүү хурдан цуглуулъя. Ингээд Хиган аргагүй байдалд орно. Тэгээд гэртээ ирсэн хойноо байрны менежментийн дүрм гэсэн номыг олоод тэнд байгаа заалтуудыг хаарыгаар тайлбарлуулна. Харин нөгөө хэдэн тэрнийг зориуд шалтгаан гаргаж харийтай хамт байх гээд байна гэж бодцгооно. Маргааш нь Хиган шууд сугчийн гэрт очиод тэрнийг сөөхийн даргын 1-р нарийн бичгийн ажлаа өгөхийг шаардсанд сугчийн гомдсондоо ойлгох шахна. Та зүгээр ингэж маяглаад байлгүй ажлаа өгөө. Тэгэд оронд нь надтай хамт сөөхийн дарга бол. Тэгсэн сугчийн гайхна. Гэтэл менежментийн дүрмийн дагуу хэрэв тухайн хороололд 150-аас дээш тооны түрээслэгч айл байгаа бол түрээслэгчдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл байх ёстой болохыг Хиган олж мэдсэн байлаа. Тэгэд сугчинд түрээслэгчдийг төлөөлөх зөвлөл байгуулж дарга нь болох санал тавьсанд сугчин баярлсандаа уйлж Хиганыг тэврээд авна. Тэгэд шууд түрээслэгчдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл байгуулахар болж дарагт нь сугчийн нэрээ дэвшүүлнэ. Хиганы багийнхан ч мань хүнийг чадлаараа дэмжинэ. Сугчинч байранд амьдардаг түрээслэгчдийг айж ичиж биш харин нүүр бардам амьдрахад нь туслана гэж мөрийн хөтөлбөрөөр танилцуулдаг. Удалгүй түрээсийнхэнч сугчиныг дэмжиж сугчийн түрээслэгчдийг төлөөлөх зөвлөлийн дараагаар томилогдлоо. Энэ үеэр сугчиныг эвгүй байдалд оруулсан зөвлөлийн гишүүнч цэцэг барьж ирээд уучлалгүйж байна. Мань хүнч тэрнийг уучласнаа хэлээд хотхныхоо төлөө хамтдаа хичээхээр тохироод зураг авахулцгаана. Тэгээд хамт алхаж явахдаа сугчин Хиганыг хотгоныг нь аварч илүү сайхан болгохын тулд бурхны илгээсэн элч гэж бодож байгаагаа хэлсэнд Хиган нэгийг бодно. Харин тэрний энэ үйлдэл захиралд таалагдж байна. Учир нь түрээслэгчид одоо сайн дураараа өөрсдийгөө илчилж байлаа. Гэхдээ яагаад ч юм тэр Хиганд бүрэн итгэж чадахгүй байдаг. Оройн хари жинхэнэ гэртээ иртэл гэрэн дэлбэрсэн байсанд яарад гэрээ цэвэрлж эхэлнэ.
Гэвч тоосоос оруулж угаад санамсаргүй хажууны нуусан хар дэвтрийг олж хана. Тэгсэн тэнд нь жинхэнэ үнцийн хотхонд хийгдсэн гэж бүртгэгдээд мөнгө нь гарсан ч хийгдээгүй бүх ажлуудын тооцоо байсанд Хари шоконд орлоо. Тэгээд эгчигээ ирэхэд дэвтрийг гаргаад тавьсанд хажуун бантна. Та ингэж олсон бохир мөнгөөрөө намайг дэмждэг байсан юм уу? Мөнгө бол мөнгө. Бохир цэвэр гэж байдгүй юм. Тэгээд ч би дан ганц цалингаараа яаж чиний хуулийн сургуулийн төлбөрийг төлөх байсан юм? Та ингэж мөнгө олдог байсан юм уу? Үүнийг яг одоо зогсоо. Энд чинь юунд хүрэхийг мэдэхгүй байна уу? Одоо яах чарга байхгүй. Энийг би өөрөө шийдчихнэ. Би хийгснийг л хийсэн. Иннийхээ төлөө цалингаач авсан. Тэгсэн шоконд орсон Хари уурлаад гэрээсээ гараад явсанд хажуун уйлсаар хоцорлоо. Тэгэд чой менежер дээр очиод ажилласаа гармаар байгаагаа хэлж, захиралд дамжуулаад хэлж өгөхийг хүслээ. Бас захирлын саналыг ч авах хүсэлгүйгээ хэлсэнд цаадах нь энэ бол үхэл амьдралын асуудал гэж сануулж байна. Надад бүх гүйлгээ хуулж битсэн хар дэвтэр байгаа. Намайг явуулчихвал би тэр дэвтрийг устгаад чимээгүй алга болчихно. Тэгсэн чой захирал боож өгөхөө шахна. Тэгэд хэсэг бодсны эцэст захирал руу залгаж энэ талаар мэдэгдсэнд нөгөөх нь ч хүрээд ирлээ. Тэр намайг тэр дэвтрээрээ сүрдүүлэх гэж байгаа байх та. Хэрвээ та тэрнийг явуулчихвал дэвтрээ өгöd алга болно гэсэн. Би тэрэнд итгэж байна. Та их гений юм. Тэр энэ бүх хугацааны туршид тэр бүх мэдээллийг цуглуулсан байна штэ. Би ийм зүйлд үнэхээр дургу. Тэр хажуу надад үнэхээр таалагдахгүй байна. Маргааш өглөө захирал Хиганыг байрны гадаа дуудаад уулзсан. Тэгээд тэрнээс нэг зовлонгоос нь салгаж өгөхийг хүснэ. Их амархан. Өнөөрөө ким туслах чам руу залгана. Тэгээд яв гэхээр нь машиндаа суугаад яв. Тэгээд намайг зогсгосон газар зогсно. Тэгээд л болоо. Ийм амархан. Энийг хийснийхээ дараа би чамд 10 тэрбумыг ч нөгнө. Тэгсэн Хиганч шууд зөвшөөрлөө. Оройн хижон ганцаар автобусны буудлын дээр зогсож байна. Харин нөгөө талд ким туслах Хиганд нэг ачааны машины түлхүүр өгч захирлыг залгахыг хүлээж байхыг тушаадаг. Удахгүй захирал холбогдож тэрнийг төв зам руу гарахыг тушаасанд Хиганч хэлснээр нь гарна. Тэгээ заасныхын дагуу төв замаар явсаар байлаа. Энэ үеэр автобусны буудлын дээр зогсож байгаа хажууныг ким туслах эсрэг талаас нь ажиглаж байдаг. Болж байна. Хаазаа нэмээд хурдлаад байгаарай. 300 метрийн дараа нэг автобусны буудал таарна. Харж гин үү? Харлаа. Тэнд зогсож байгаа эмэгтэйг няц дайр. За тэгсэн Хиган битүүхэндээс сандарч эхэллээ. Тэгээд шууд хажууныг чиглэж очсон. Огцом дараад эсрэг талд зогсчихсан ким туслахын машинд тулж очиж мөргөх шахснаа цонхоор утсыг нь шидчихэд яваад өгдөг. За тэгсэн захирал дэлбэртлээ ууралж байна. За яах вэ? Чүнван. Би чам руу очлоо. Ингээд Хиган шууд захирал дээр очсонд цаадах нь урдаас нь цүнхтэй 10 тэрбум вон өглөө. Би чамайг даалгавраа биелүүлээд ирэхэр ч нөгөх гэж байсан юм. Энэ үгээр чи өвчтөй байгаа хуучин боосоо авар. Өвчтөй байхад нь хайж болохгүй штэ. Гэхдээ би чамд нэг муу эмэгтэйг дайрах тушаал өгч байхад чи гүйцэтгэж чадсангүй. Чи эннээс хэцүү ажлуудыг хийсэн байж ягаад ийм хийж чаддгүй лээ. Би муу хүн байж болно. Гэхдээ арайч хогийн новш биш шүү. Чи өөрийг чинь сонирхож байгаа хүнд ийм бүдүүлэг хандж болохгүй юмсан. Би хогийн новшнуудтай хамтардгүй л дээ. Тэгээд чи намайг яах юм? Би олон зүйлсийг сонирхолтойгоор эргүүлж чадна шүү. За, энд хүрээд part 4-ийн тайлбар маань дуусч байна. За тэгэхээр бас л галзуу гоё хэсэгтэрээ дууслаа гэж. Тэгээд хэдэн бороонд нь энэ галзуу цувралыг бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа хаан чипстэй хамтран хүргэлээ. Хаан чипсээ аваад задлаад хоч. Бороогийн тайлбар тэгээд ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань лайкаараа бөмбөгдөд өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд галзуу сери сувгтан сабаа дараагүй бол дараад нэг дээрэ гэж. За тэгээд хэдүүлээ дараагийн галзуу цувралын тайлбараар эргээд уулзцгаая.